Ерөнхий боловсролын тэрэлж боордын сургууль 5 жилтэйгээ золгож 6 дахь хичээлийн ажлыг амжилттай эхлүүлээд явж байна. Тэгэхээр манай сургууль бол Монголын боловсролын системд за энэ утаа төвжирлийг одоо төвлөрлийг сэрүүлэхэд чиглэсэн нэгэн томоохон алхмыг хийсэн ийм сургууль гэж хэлж болно. Тэгэхээр улсын хэмжээнд биш хэдийгээр нийслэлийн хэмжээнд энэ асуудал үүсэт байгаа юм шиг боловч ер нь явандаа төвлөрлийг сааруулж за эцэг ихэд очих ачааллыг багасгаж сурагчийг ч гэсэн нэг дор үндсэн зорилготой төвлөрч одоо сурч хөгжих тэр боломжийг хангасан үлгэр жишээ ийм төсөөл хөтөлбөр амжилттай хэрэгжээд энэ 5 жилдээ хүрч ийн гэж ойлгож байна. Хүүхэд амьдарч байна. За хөгжиж гин, дээрээс нь сурж гин. Тэгэхээр энд хүүхдийн байгууллагын нэг систем яваад байгаа. Давхар боловсролын байгууллага үйл ажиллагаагаа явуулаад байгаа. За дээрээс нь олон улсын хөтөлбөр хэрэгжүүлчихээр энэ олон улсын хүүхдийн байгууллага гэдэг юм 3 том статус зэрэг явж байгаа учраас бид эдгээрийг нэгтгээд ер нь бординг гэдэг үгийг орчуулахгүйгээр яг энэ хэвээр нь хэрэглэх нь зохимжтой байна гэж үзсэн. Жишээлбэл манай сургуулийн хувьд Монгол хөтөлбөрөө үзнэ, дээр нь Кембрижийн хөтөлбөрөөр хичээлүүдээ үзээд олон улсын шалгалтууд их шатнд нөгөөд ингээд сертификат гэрчлэгээ үнэмлэхнүүдээ авдаг. За жишээлбэл манай сургуулийн хувьд 2019 онд байгуулагдсан цагаас хойш одоо 3 удаагийн одоо Кембриж олон улсын шалгалтыг өгүүлээд маш амжилттайгаар хэрэгжүүлээд явж байгаа. За энэ нь 6-аас 8 дугаар ангидаа, мөн 9-10 дугаар ангидаа, 11 дугаар ангидаа гэдэг ийм 3 үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа. За бординг сургуульд хамгийн чухал зүйл юу вэ гэвэл боловсон хүчний доктортой байдал юм. За тэгээ манай боловсон хүчнүүд багш нарын манд 95% хичээлийн жилд бол үндсэн одоо доктортой ажлынхаа байран дээр ажиллаж байна. Энэ хичээлийн жилээс эхлээд хятад хэлнийхээ сургуультыг одоо бас группээр хичээллүүлж эхлээд байна. Нийтдээ одоо манай дээр 7 хоногийн 50 цагийн хичээл бол одоо сурагчдын төвшнгөөр ялгаж одоо подгрупп хийж орж байгаа ийм сургалтууд явагдаж байна. Би хятад ард улсын Бээжин хотоос ирсэн хятад хэлний багш Цас байна. Би Улаастан бол өмнө хойно Баяннуур, Хөхот, Бээжин хотод, Шанхай хотод ажиллаж явж байсан. За харъя. Эний юу гэж уншдаг вэ? Ямар утгатай? Нэг. Магадгүй бай. За бас харъя. Тэрэлж боордын сургуульд анги ирэхэд нэгдвэл байгаалаг орчинд нь дуртай. Бас нэг нь бол энд бол дотор байрдан бол гадгаад багш гэсэн өөрийнхөө улсын их багш гэсэн бүгдээрээ нэг хүн нэг байр хондогоо энэ талаар бол би их дуртай. Тэрэлж боордын сургуульд ажилладаг багш нарын хувьд бол сургуультай маш их сэтгэл хангалуун байдаг. Анхандаа яг хуу эхлээд ажилчин байдлаар ч юм уу багш байдлаар ингээд ярилцлага өгж байгаа анкет бүгэлж байгаа хүмүүсийн хувьд гэрээсээ хол удаан байхаар их төсөөлөхгүй байна, хэцүү байна гэд яг үндэ энд удаан жилээс илүүтэй хугацаатаагаар ажилласан хүмүүсийн хувьд бол үнгүй сайхан фитнес байж гин, үнгүй хоол байр нь байж гин, үнгүй сайхан унаан байж гин, байгалийн сайханд эрүүл агаарт байна гэх юмчлэн дээрэс нь гадаад багш нар ажилладаг учраас манай гадаад багш нар зөвхөн сурагчдаа төдийгүй багш нартаа зориулж бас гадаад хэлний хичээл авдаг. I could say I was one of the pioneer, or I could say one of the our school, Terelj Boarding School. It's a very beautiful campus. It's a Cambridge curriculum-based school, which has every amenities what as international school should have that. And our students are here very supportive, and even teachers are very good, and we are just like a family. We have a very big support for the management, and we are free to do whatever we wish after our school activities. As far as academic point of view, our school is have produced very good students. They are already in universities in Australia, Canada, US, and all many countries. And as my personal feeling about as a boarding school, though I have experience in boarding schools and I know about boarding schools here. But when we are comparing it to our school, Terelj Boarding School, I find it's more comfortable, more like students are enjoying here more, and we are more concerned about academic. And I'm teaching here business, and I'm also part of academic support for my students, and especially for university preparation and college preparation for that.
And I think I should say it's one of the best school I'm working here. And I wish good luck for our school for next academic year. Thank you. Хүмүүс бас хүүхдээ яаж бие даалгаж сурах вэ гэж биднээс маш их асуудаг. Тэгэхээр бие даалгаж сургах хамгийн сонгодог арга бол бие даалгаж сургах. Өөрөөр хэлбэл өөрийнхөө нас, бие, сэтгэхүй тохирсон аливаа асуудлыг өөрийнхөө хэмжээнд шийдвэрлэх, даван туулах энэ чадварт өөр нь одоо хүргэж юм бие даалгаж суралцах гэсэн. Жишээ нь бага насны хүүхдэд хувцас өөрөө сонгож өмсөх. За одоо дуртай зүйлээ сонгож идэх гэх мэтчлэн сонголтуудыг өгдөг бол дунд наснд мөн ялгаагүй. Үеийнхээ найзуудтай хамт байх, хамт амьдрах гэдэг бол өөрөө бие даах чадварт тэр дундаа нийгэмшилд бол онцгой нөлөөлж идэг. Тэгээд хүүхдээ нийгэмшүүлэхдээ заавал боордын сургуульд суралцуулахгүй байж болно. Гэхдээ боордын сургууль бол хүүхдийг нийгэмшүүлэх, олон нийтийн дунд цаашид бие авч явах, бие даах чадварыг сургадаг тал дээр бол маш өндөр амжилт гаргадаг, үр дүн үзүүлдэг гэдгийг дэлхийн нийтэд нотлогдчихсан ийм сургалтын систем байна. Жил болгон хамгийн багадаа 4-6 багш жил болгон Кембрижийн цахим сургалтанд хамрагдаад тухайн хичээлийнхаа хөтөлбөрүүдийг судлаад дараа нь дахиж ахиулж судлаад ингээд төвшин ахиад явдаг багш ажлын байран дээрээ хөгжих маш том боломжийг одоо олгож өгдөг байгаа тэр цахим сургалтууд хамрагдсанаар. За мэдээж сургалтууд нь бол тийм одоо үн төлбөргүй юм байхгүй. Энэ дээр бол манай сургууль маш уян хатан ханддаг. Багш нар маань өөрсдөө сургуулийнхаа нэр дээр эхний ээлжин төлбөрөө сургуулаараа төлүүлээд дараа нь одоо өөрсдөө нөхөж төлөх ч юм уу. Ер нь сургууль манай сургуулийн зүгээс, манай байгууллагын зүгээс өөрөө багш нарыгаа хөгжихөд маш одоо өргөн болцоогоор хангаж өгдөг. Тийм учраас энэ Кембрижийн хөтөлбөрийг бол одоо манай сургуулийн хувьд хизээч ухралтгүйгээр одоо сонгогдсон байгаа. Ингээд дараагийн 5 жилдээ бид нэр одоо нэмж оруулах хөтөлбөрүүдэд хүртэл сонгоод хөтөлбөрөө шинжилээд ингээд явж байна. Ингээд манай сургууль нь болохоор Кембрижийн хөтөлбөрийн дагуу ICT-ийн хичээл ордог. За үүнээс гадна 6 дугаар ангид заавал судлах хөтөлбөрийн дагуу Монгол мэдээллийн технологийн хичээлээ ордог. За үүнээс гадна хүүхд хөгжүүлэх дугуулангууд дээр яг цэвэр IT-ийн чиглэлээр буюу мультимедиа технологи болон програмчлалын хичээлүүдийг тусгайлан ордог. Ингэснээр хүүхдүүд маань ирээдүйд IT болох сонирхолтой, өөрсдийгөө хөгжүүлэх, бие даан суралцах энэ болгондоо хамтдаа хөгжөөд миний зааварлаж зөвлөсний дагуу хичээл сургалтынхаа үйл ажиллагааг илүү активтай оролцдог байгаа. Үүнийхээ ч үр дүнд хүүхдүүд маань байнгын уралдаан тэмцээн олимпиадуудад оролцдог, харуул занг, үндэсний олимпиад, за мөн улсын төрөлхтсөн олимпиадуудад амжилттай оролцдог. За тэгээд энэ жил бол илүү агсан түвшинд хүүхдүүд маань бэлтгэгдэж байна. Бүх төрлийн шинжлэх ухааны хичээлүүдээ одоо амжилтын гараа шалгалтаа аваад сурагчдынхаа төвшинг тогтоогоод бодит үнэлгээнд дээр нь тулгуурлан сурагчдаа одоо агцын гэрээ байгуулан ажиллаж байна. За нийт сурагчдын маань одоо 80% өөрсдөө бол одоо доктор сууршилтаагаар өөрийнхөө чадварыг сайжруулах юм хувь хүний хөгжлийнхөө юм сэтгэлгээ нь бол ийм төлөвшсөн сурагчд байдаг. За шинээр ирсэн олон сурагчд байна. Энэ хичээлийн жилд шинэ ирсэн сурагчдынхаа амжилтын гарааны шалгалтын ерөнхий одоо анализыг сурагч бүрээр одоо танилцуулаад гэрээ байгуулах ажлаа одоогийн байдлаар хийж байна. За тэгээд өнгөрсөн хаврын төгсөлтийн сурагчдын маань одоо 21 сурагч төгссөн. Эдгээрээс 3.8 тэрбум төгрөгийн одоо тэтгэлэгтэйгээр гадаадын топ 50 сургуулиудад одоо амжилттайгаар ахин суралцж байгаа явдал нь манай сургуулийн амжилтыг илтгэж байгаамаа. Тэрч бортын сургууль нь бусад сургуулиас онцлог даваа тал нь юу вэ гэхээр 1-ээс 5 дахь өдөр хүүхдүүд маань байрал суралцдаг ба эцэг их асран хамгаалагч харгалзан дэмжигч нь орон нутагт байрладаг, эсвэл гадаадд байрладаг болвол хүүхдүүд маань хагас бүтэн сайн сургууль дээрээ байрлаж болдог байна. Хүүхдүүд маань сургууль болон дотор байрандаа нийгмийн харилцаанд оролцож байдаг. Нийгмийн харилцааг зохицуулах хүчин зүйлүүдийн нэг бол яах ч аргагүй ёс зүйн дүрм журм, сурагчдын ёс зүйн дүрм журм болон мөн ажиллаж амьдарч байгаа багш ажилчдын ёс зүйн дүрм журм хамаарна. За энэ бүгдийг базаад хэлэх юм бол юу хэлэх гэж юм гэхээр тэрж бортын сургууль нь ёс зүйн дэд хороотой юм. Хүүхэд эцэг эхчүүдээ санал авч сайжруулах, мөн засах, за өөрчлөх зүйлсүүдийг асууж лавлаж цаасаар болон мэйлээр хариу бичгээр хүлээн авдаг. За үүгээрээ дамжуулаад хүүхдийн сэтгэл санаа, за болон суралцах орчныг нь сайжруулдаг гэсэн үг. Ингийн тулд хүүхдүүдийг бүгднийг сонсож амжихгүй. Тэгэхээр манай сургууль маань сурагчдаа өөрөө удирдах зөвлөлттэй. Би энэ сургуульд одоо ирээд 4-р жилдээ сурж байгаа. Тэгэд одоо тутгад төгснө. Манай одоо дээдлийн төгссөн махны ах байдаг.
Тэр ах минь болохоор Америкт тэтгэлэгтэй энэ бол сургууль сурсан. Манай охин дүү одоо 9 дугаар анги сурдаг. Тэгээд би болохоор одоо энэ жил энэ сургуулийг төгснө. Манай сургуулийн давуу тал ер нь бол маш тийм гоё нөхөрсөг, эерэг тийм орчинтой. Багш нар маш илдэг. Хүүхдүүд нь бас маш нөхөрсөг. Миний хувьд бол би 10 дугаар ангидаа 11 дугаар ангидаа Кембрижийн шалгалтыг өгөөд ер нь бол нэлээд онц дүн авч ер нь бол чадсан байгаа. Зурагчдын зөвлөлийн бол дид дараагаар нэр дэвшээд тэгээд амжилттай авсан байгаа тэр судыг. Тэгээд энэ жил би ер нь бол сурагчдаа төлөөлөн олон төрлийн үйл ажиллагаанд бол идэвхтэй оролцох санаатай байгаа. Манай сургууль бол 4 их хайрхны донд за бомбод хаад гэдэг энэ сайхан үзэсгэлэнтэй хадны өвөрт байрлаж байгаа. Тэгээ энийг хэлж байгаа шалтгаан гэхээр ер нь сургууль хүүхдийн байгууллагатай уул усаа бас их сайн судалж байгаа юм шиг байгаа. Манай сургууль нь нийслэлийн налах дүүргийн нутаг дэвсгэр тэрэл зурхын байгалийн цогц бүрт газарт оршдог. Манай сургуулийн оршин байгалийн газар нутг нь бол Гэлц хайрхан, Чингис уул, Онгоц уул, Харанхуй уул зэрэг олон хайрхнууд байдаа. Гэдгээр уулсан бол одоо дунд зүүн үеийн Монголын түүхэнд холбогдолтой ийм газар нутгаа. Манай сургууль нь олон улсын Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч ийм сургууль. Шинжлэх ухааны олон хичээлүүдийг гадаад хэл дээр үзэж судлахын зэрэгцээгээр түүхийн хичээл тэр дундаа Монголын түүхийн хичээлийг үзэж судалж байна. За түүхийн хичээлийг үзэж судалснараа бид нэр өвгдээцийнхээ туулж өнгөрүүлсэн зам замлыг одоо бахархаж бусад улс үндэстний түүхтэй харьцуулж түүхэн сургамж авч дурсамж бүтээхэд оршдог. За манай сурагчид одоо хичээлийн жилийнхээ явцад Бүгднамт улс тунхсны өдөр, Эзэн бог Чингис хааны мэндэлсний өдөр болох бахархлын өдөр, үндэсний эрхчлэлийн тусгай тогтнолын ялалтын өдөр болох 12 сарын 29-нд цагаан сар зэрэг түүхэн уламжилт баяруудыг тусгай хөтөлбөр гарган одоо тэмдэглэн өнгөрүүлдэг юм аа. Ингэснээр улс эх орныхоо түүхийг судлахаас гадна тусгаар тогтнол эрх чөлөөний үн цэнийг мэдэрч, түүнийг нандинан хайрлаж, хойч үерх хүүхдүүдтэй өвлүүлэн үлдээх талаар эх оронд сэтгэлгээтэй болно төлөвшин хүмүүжж байна гэж би үздэг юм аа. Ангиуд бүрэн жигссэн, мэдээлэл өгсөн 12-ийн 1 ангийн дарга Анар. 11 ангийн дарга Амарлаа. 11 ангийн дарга Төгөлтөр. 9-ийн 1 ангийн дарга Сүлд Очир. 8-ийн 1 ангийн дарга Эдэл. 7-ийн 1 ангийн дарга Мөгтшиг. 6-ийн ангийн дарга Хонцос. Энэ манай бас хүүхдүүдийн алтан бас ураа. Every day is a new beginning. Өглөө болгон одоо өдөр болгон шинэ эхлэл юм шүү гэсэн утгатай байгаа. Тэгээд манай сурагчид өөр сургуулиудаас бас нэг онцлогтой байдаг зүйл нь өдөрт ердөө нэгэн цагийн хугацаанд гар утас энэ девайсыг ашигладаг. Тэгээд тэр нэг цагийн хугацаанд гэр бүлийнхэнтэй холбогдох. Тэгээд одоо юу гэдэг хүн амьтад ярих. За мэдээж нөгөө утасны тоглоом дуртай хүүхдүүд маань тэр цагаар дамжуулж тоглодог. Өөрөөрөө хаянд дээр тавиараа хүүхдүүд. За гинэгээ ярьсан уу? Ярьсан. Чүтэж үү? Ярэ. Гинэгээ цаавал ярьж мэддэг шүү. За ихэнхдээ бол хичээлийн жилийн эхлэл дээр хүүхдүүд утасныхаа цаг дээр маш одоо юу гэдэг нөгөө цаг минут алдалгүйгээр л утас авах гал багш нартайгаа бараг хэрүүл болох нь холбоол утасаа ингээл нэгтгэдэг байсан бол одоо хичээлийнхаа хагас жилээс хоошоо бол ер нь уцаа бүрэг тоохо болчдөг. Бид нар чинь заавал гэрийнхэнтэйгээ яар одоо маа уцаа ав гэж иж бараг уцаа өгдөг болдог. Тэгэхээр ер нь бол ийм манай сургуульд ирээд суралцсан хүүхдүүд дундаас утасныхаа хамаарлаас холцсон хүүхдүүд бол маш их байдаг. Багш нар маань бол 24 цагийн хугацаанд хүүхдүүд байгаа бүх цаг үед энд байдаг ч гэлээ гэсэн. Яг ажлынхаа ачааллын хувьд бол бас харьцангуй гайгүй. Нэг багшид оногт хүүхдийн тоо бол нэг 10-аас дээд нь 20 байдаг учраас багш нарын ачаал бол харьцангуй бага. Тэгээд интернеттэй холбоотой мэдээж одоо 21-р зуун байна. Интернетээр хүүхдүүд ингээд мэдээлэлтэй ойрхон байх хэрэгтэй. Энэ асуудлыг бол зориултын лаборатори манад ажилладаг учраас хичээлийн болоод бие даалтын цагаар тухайн лаборатори ашиглаад хүүхдүүд интернетээс хүссэн мэдээлэл авч болдог. тэгэхээр мэдээж насан туршаагүй хүүхдээ өөрийнх нь үднээс одоо
тэ 5 хоног байх гэж байгаа хүмүүс хаана яаж амьдарч байгаа, аюулгүй байдал нь яаж хангагддгийг ингэж мэдээж сонирхож байгаа нь ойлгомжтой. Тэгэхээр манай сургууль бол байгуулагдсан жилээ улсын комисс хүлээж авсан аюулгүй байдал чанарын баталгаагаа хангачихсан. За дүүргийн онцгой байдалтай бол байнга хамтарч ажилладаг галын аюулгүйн дүгнэлт хяналт шалгалт тогтмол хийдэг. Жишээлбэл та бүхэн ингээ харж байгаа одоо энэ онцгой нөхцөлд хэрэгэлдэг энэ галын хоолой, усны хоолой бүгд яг шалгагддаг. Шаардлагатай үед ус нь хангагдан. За галын одоо хор бүх байрлах ёстой газруудтай бэлэн байж идэг гэдэг ч юм уу. Тэгэхээр энэ гинтийн болцсохгүй нөхцөл байдалд бол бүгд бэлэн байдлаа бид нар хангацсан байж байгаа. За аюулгүй байдал дээр нэмж дуртахад бол мэдээж одоо ийм хотоос зайдуу оршиж байгаа учраас бид нар камержуулдаг нэлээд өргөн түвшин шийдэж өгсөн гэж хэлж болно. Бид эцэг харуул хамгаалтын албатай 19 оноос хойш тогтмол гэрээтэй ажиллаж за 3 ээлжийн харуулыг байнга ажиллаулдаг байгаа. Одоо манай сургуулийн хэмжээнд за хүүхэд зорчиж ер нь багш нар зорчиж үйл ажиллагаа явуулж болох бүх одоо живүүр, анги танхим, лаборатори за одоо коридор, гадна талбай, арын хаалга гэх мэтчлэн объектуудыг харуулсан нийтдээ 90 гаруй камер одоо хяналтын камер ажиллаж байгаа. За энэ нөгөө заавал айхтар хянах, шалгах гэхээс илүү ер нь аюулгүй байдлын үүднээс илүү одоо ашигладаг гэж хэлж болно. За шаардлагатай тохиолдолд камерын системийг тодорхой нөхцөлд одоо хүсэлтэнд тулгуурлаж захирлын зөвшөөрлөлтөөр харуул хамгаалтын ажилтан болон нийгмийн ажилтан шүүж асуудлыг шийдвэрлэхэд баримт баталгааг шаардлагатай байгууллагад гаргаж өгдгөө гэсэн үг. Манай сургуулийн үүсгэн байгуулагчид боловсролын салбарт дагнаж үйл ажиллагаагаа явуулаад 25 дахь жилийнхээ ой дээр манай сургуулийг нээсэн мэдээ. Тэгээ би энийг яагаад онцолж хэлж гин гэхлээр альва зүйлийг одоо шинээр зүйл хийж, туршилт хийж бололгүй яах вэ? Гэхдээ туршиж болохгүй зүйл бол хүүхдээр бид нар туршилт хийж болохгүй гэсэн. Манай сургууль бол эсвэргээрээ 25 жил яг энэ боловсролын салбарт бага дунд сургууль, ихтэй сургуулиудын салбарт үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Яг багш мэрэгчлээ хүмүүс байгуулсан гэдгийг бол би бүр онцгойлон хэлхийг хүсэж байна. Тэгээд жишээ нь манай барилгыг барьчаад бүтэн нэг өвлийг үзээд туршилтаа хийгээд бүх халаалтын систем шалгагдсны дараа бид нар хүүхдээ авч ирсэн. Улсын комисс орсны дараа. Тэгэхээр энэ бол бас манайд итгэж болох нэг шалгуур гэж бид ойлгож байгаа. Хэдүүлээ шинэ юм хийн, нээн, дэлгэрүүлнэ, энэ систем хөгжих ёстой. Гэхдээ хэдүүлээ туршилт хийж болохгүй хүүхдүүдээр. I've been living in Mongolia for the past 7 years and involved with Cambridge for the past 4 years. The last 3 years I've been working with Terrelj Boarding School, teaching science and global perspectives classes. Terrelj Boarding School provides an unique environment for our children due to its location and boarding school specific characteristics. Байрны өгш бол маш өндөр үүрэг оролцоотой байдаг гэж хувьдаа үздэг. Миний хувьд бол олон улсын хүүхдийн найрамд тусланд 6 жилийн хугацаанд бас ингээд ажиллаж тэндээс маш олон хүүхдтэй амьдарч ажиллах туршлагыг өөртөө бас хоригдлуулж авсан байдаг. Яг түүгээрээ одоо өдөр тутмынхын хоорондын харилцааны асуудлуудыг дандаа ихэвчлэн юм тоглоомын зарчмаар бүлгийн сургалт байдлаар ингээд хүүхдүүдэд ингээд тоглонгоо, оролцсонгоо хоорондын харилцаагаа зөвтгөх төрөлтөөр нь дандаа ажиллагаа явуулж байдаг. Дээрээс нь мэдээж хувийн болоод одоо юу гэдэг ганц нэг хүүхдийн хоорондын харилцааны зөрчил маш хурцтмал байдалтай байхад манай сэтгэл зүйч байнгын энэ байранд амьдарч идэг учраас сэтгэл зүйн зөвлөгөөг бол ганцаарчиж тогтмол сайн явуулж энэ тухайн асуудлыг хүүхдийн сэтгэл зүйд тулгарсан асуудлыг маш богино хугацаанд бас шийдвэрлэдэг. Борлон сургуулийн сэтгэл зүйчийн гол онцлогын зурагчтайгаа 24/7 хамт байдаг. Тийм ч учраас хүүхдүүдтэйгээ илүүтэйгээр ажиллалт хийх, хамтаа цагийг өнгөрөө, зан үйлийн хувьд ямар хариу үйл үзүүлж байгаа вэ гэдгийг нь хажуунаас нь хөндлөнгөөр харах боломж илүү өндөр байдаг. Ангийн уур амьсгалын судалгаа болон социаль мэдрэмж судалгааг авахдаа хүүхдүүдтэйгээ хамт тоглож байхдаа өдрийн хоолн дээр хүчил өвчнийн цагаар гэх мэтлэн үеүүдэд энгийн асуултаар авах, зан үйлийн хувьд гадаад тоглож байхдаа хүүхдүүдтэй ямар хариу үйлдэл үзүүлж байна, хүүхдүүдтэй ямар бүлэгт, ямар багт, ямар дүрийг илүүтэйгээр бий болгож тоглож байгаа вэ гэх мэтчлэн байдлаар ажиллалт хийж түүнээсээ дүн шинжилгээ хийх боломжтой байдаг. Сайн байцгаана уу? Намайг Цэрэнд Оржин Баргажингоо гэдэг Terrelj Boarding School-ийн 11-р ангийн сурагч. Би бол өвөр Монгол Барга Хстан охин байгаа. Манай сургууль яг
Boarding school болохоор маш гоё яг дотор байрандаа суралцчаар тэгээд багш нартайгаа ойрхон багшаасаа яг хичээл харсны дараа шууд бүх юмнуудаа асуучч болно. Манай өдөрт яг 10 цагаар хичээл ордог. Энэ 10 цагийн хооронд бид нэр багштайгаа маш тулж ажиллаж чадна. Тэгээд бас даалгаврын цаг гэж тусдаа байгаа болохоор бид нар бас маш олон чадахгүй зүйлүүдээ эсвэл ойлгохгүй зүйлүүдээ багш нараас бас тодорхойлж асууж болдог. Дээрээс нь бүр зожиг ном байсан хүүхдүүд илүү нээлттэй болох тал дээр нь манай баярны багш нар болоо сэтгэл зүйч, нийгмийн ажилтан нар маань хоорондоо маш сайн хамтарч ажилласнараа энэ асуудлуудыг шийддэг. Хүүхдүүд маань нас болоод хүүсээрээ тусдаа давхарт байдаг болохоор манай охтуудын давхарт мэдээж эмэгтэй байрны багш бий, эрчүүдийнх нь хөвгүүдийнх нь давхарт яг эрэгтэй байрны багш байгаа. Байрны багш нар маань сэтгэл зүйн салбарын бас мэргэжлийн хүмүүс байдаг учраас бүх хүүхдүүдийг байнга ажиглалт байдлаар онцгой шинж тэмдэг илэрж байгаа хүүхд байна уу гэдгийг байнгын ажиглалт хийгээд тэрэн дээрээсээ дүгнэлт аваад хувийн уулзалт хийх үү, ганцаарчлал уулзалт хийх үү яах үү гэдгийг шийдвэрлээд тийм учраас энэ манай байранд сургуульд байдаг хүүхдүүд байрны багшийн ойлголтоо өөр бус сургуулиудын өөр хүмүүсийн ойлгодог ойлголтоос арай өөр илүү хүүхдүүдтэй тулж ажилладаг тийм багш нар байгаа. Би одоо дотор байранда байна. Энд чи би өдөржингөө баг хичээлээ хийдэг те. Сургууль руугаа явж хичээлээ хийгээд энд гэрийн төлөөрөө тэгээд өөрийгөө хөгжүүлэх юмудаа хийдэг. Одоо энийг ингэж харахад миний ингэж ирээдүйд батсад хэрэгтэй бүх юм ингэж байгаад байгаа. Тэгээд би ихээрээ жилийн цагаар бол энэгээр дуу хөгжим сонсох дуртай. Ердөө дотор байранд сургуульд байхад би их өөрийгөө нээж чаддаг болсон. Бусдыг хүндэлж, тэгээд мэндэлж, талархаж янз бүрийн аюул чадвартай болсон. Би саяхан Кембрижийн олон улсын шалгалтууд өгсөн. Тэрэн дээрээ бараг сургуулийнхаа анх удаа мат дээр үнэлгээ авсан байгаа. Англи дээрээ ч бас өмнө жилийн авсан хүүхдүүдээс хамаагүй гайгүй C үнэлгээтэй авсан. Ийм гоё байгальтай ингэж газар ингэ сурахтай их таатай байдаг. Дандаа ингэ тайвшруулдаг байхгүй. Энэ амар стресс өдөрч гэсэн ингэ тайврам л байж идэг. Зөвөр уул хараад ингэ зогсож байгаад баг тайвшраад эхэлждэг байхгүй. Тэгээд манайд бас нэлээд юм том ирсэн хүү одоо бас 3 дахь жилдээ сурж байгаа. Тэгээд 3-ын завсралгаан болгоноор доошо алхдаг эсвэл шогшдог. Одоо тэр хүүг харах юм бол 3 жилийн өмнөх зурагтай нь харьцуулаад харах юм бол танигдахааргүй тийм хэмжээнд хэвийн жиндээ хүрсэн. Хоолтон дээрээ хүү маань маш сайн анхаарсан. Фитнесийн клуб одоо ингээд дуулан клубуд эхлээд ирэхээр хүү маань бас маш тогтмол явдаг. Гадаад багштайгаа фитнесийнхээ багштай тогтмол одоо хамтарч ажилладаг. За манай сургууль нэг хүүхдүүд ажилчид багштайгаа нийлээд нэг 170 орчим хүний хоолыг өдөрт 3 удаа орой цагаан эдэтэйгээр нийлээд нэг 4 удаагийн үйлчлэг үзүүлдэг. Хоолныхоо менюг бол 21 хоногоор гаргацсан байгаа технологийн дагуу менюнийхаа дагуу ажилладаг. Тэгээд хамгийн гол нь хүүхдэд эрүүл аюулгүй хүнсээр үйлчлэгийг л хичээдэг. Гэрнээсээ хоол 5 хоног явж байгаа болохоор гэрийнх нь хоол унднаас дутуугаар үйлчлэгийг сэтгэл зүрхээр үйлчилдэг те. За дугуулan секц маань эхний 1 сар буюу 9 сарын 1-ээс 10 сарын 1-ний хооронд ямар нэгэн үйл ажиллагаа явагддаггүй. Учир нь яг энэ үед хүүхдүүдийн ахиц дэвшил гаргах одоо төвшин тогтоох шалгалт ч юм уу те тэр зүйлүүд нь авагдчихдаг учраас хүүхдүүдийг арай чөлөөтэй байлгаж идэг. Ийм учраас одоо 10 сарын 1-ээс манай дугуулan секц маань эхлээд явна. За дугуулan секцэнд юу байдаг вэ гэхээр спортын дугуулan байгаа. За спортын дугууланд волейбол, сакс, хөл бөмбөг, рагби, за таеквондо гэдэг дугуулангууд байдаг. За мөн манай сурагчид энэ байгалийн сайхан орчныг ашиглаад за ууланд алхах, аялал хийх гэдэг дугуулан бас байгаа. За мөн ярих урлагаа хөгжүүлэхийн тулд хөтлөгчийн дугуулан байдаг. Дуулах, хөгжимдөх, уран яруу, илтгэх дугуулангууд бас хичээлж байгаа. Мөн энэ дээр нэмээд бүжиглэх одоо хоббитой хүүхдүүд маш олон байдаг учраас бүжгийн дугуулан ажилладаг. I don't know, so don't ask me why. Tell me you're listening now. Эднийг болоо бас багшнаараа бахад арын албанд дэжиж байдаг ах эгч нарт хүндэл зэрэг болон багштай доордгоо ангис хөрж байна. Алтай эцэцгээр бэтэ. Зурах, бүтээх, гарга урлалаар хичээллэх хүүхдүүд
бас их байдаг учраас зургийн дугуйлан болон гар урлалын дугуйлангууд хичээлдэг. Гэх мэтчлэн тэрвэлж бордын сургууль нь таны хүүхдийн онцлог тохирсон, таны хүүхдийн нээж илрүүлж чадаагүй байгаа, нээхийг хүсэж байгаа тэр дотор нь байдаг хүүхдийг гаргаж ирж хөгжүүлэх бүрэн боломжтой гэдгээрээ даваа талтай. Манай төгсөгчд хөрхөө жил болгоо ер нь ирдэг. Төгсөөд яваад ирэхдээ хоолой санаад ирлээ л гэдэг. Тэр нь маш хөөрхөн санагддаг. Надад маш их урам хайрладаг. Манай хамт олон бол яг л нэг л гэр бүл гэсэн үг. Яг гэвэл өдөржинд бүх цагтаа хамт байдаг. Амраад яваад ирэхдээ бинийгээ санчихсан ирдэг. Хүүхдүүдээ ажилтнаа багшраа бүгдийг санаад ирдэг. Бүгдээрэнд нь маш хайртай. Эндээ маш эрүүл агаар стрессгүй хашаал харан сайхан байгальтай. Маш сэтгэлтэй гоё байдаг та. Би ажилдаа маш их дуртай. Тэгээ энэ цэнгэг агаар энэ тайван орчин, хамт олонны зөв уур амьсгал, харилцаа, дарамт шахалтгүй байх энэ бүх зүйл чи өөрөө яг энд байгаа насанд хүрсэн хийгээд хүрээгүй бүх хүний амьдрал аж ахуй эрүүл мэндэд одоо эргээр нөлөөлж байгаа. Манай сургуульд нэг шийдэт 3 үг байдаг. Мэдлий, хүндлий, талархъя. Энийг богиносгоод михута гэдэг нэг шийдэт үгтэй. Хүүхэд болгон бие дааж суралцахын зэрэгтэй ер нь бол ёс суртахууны өндөр төлөвшил бас үүнээс суралцаад гарна. Хичээл гэд яваад байвал бид нэр ер нь хажууд байгаа нийгмийн харилцаагаа ер нь бол орхигдуулж идэг. Тийм учраас нийгмийн харилцаанд 2 хүн оролцож байгаа, түүнээс дээш хүн оролцож байгаа учраас тухайн харилцаанд оролцож байгаа хүмүүсийг хүндлэн, хайрлан, инэрнэ гэдэг маань өөрөө сэтгэл зүйн хувьд эрүүл. За миний хувьд бол энэ сургуулийн хүүхдүүдийг анх ирэхэд нь бол эрүүл мэндийн үзлэгт ороод ямар нэгэн байдлаар өвчтөй байвал ялгаж аваад тэднийг эрүүлжүүлэх юм ажил хийдэг. Багш ажилчтай бас муу ялгаагүй урьдчилан сэргийлэх үзлэгт ороод бас багш ажилчтай эрүүлжүүлэх юм ажил хийдэг. Үндсэн 2 чиглэлээр ажилладаг. Нэгдүгüүрт нь бол эрүүлжүүлэх, тэдний эрүүл мэндийг хамгаалах, хоёрдугаарт бол эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр сургалт сурчлагын хийх чиглэлээр ажилладаг. За манай сургууль жилийнхээ төлөвлөгөөг оны эхэнд бол намар сургууль цуглангууд эхлээд гаргаад танилцуулаад ярилцдаг. За жишээлбэл 9-р сар бол гарын ариун цэвэр бохирдлоос сэргийлэх сар байдаг. 10-р сар бол шүдний эрүүл ахуйн амны хүндийн сар байдаг. 11-р сар бол гидсний халдварт өвчнөөс сэргийлэх гэх мэтчлэн ингээд сар бүрийг эрүүл мэндийн боловсролын сар болгон тухайн нэрмжт ажлуудаа хамтдагч хийдэг. Түүнчлэн дүүргийнхээ эрүүл мэндийн төвтэй бас хамтран ажилладаг. Жишээлбэл цаг үеийн холбогдлолтой ханиад томооны вакцинжуулалт хийх, улаанборхон өвчний вакцинжуулалт хийх, бас ямар нэгэн цаг үеийн холбоотой ажлуудтай бас тэндээс бас тусламж авч яралтай юм тохиолдол гарсан тохиолдолд эрүүл мэндийн төвөөр бас үйлчлүүлэх юм ажлуудыг бас зохион байгуулдаг. Тэгээд эко сургууль эмчин мэдээж байгальтай зүй зохистой харьцах, байгальд хайртай байх, бид нар байгалийн салшгүй нэг хэсэг гэдгээ ойлгодог байх гэж ер нь хичээж байгаа. За ер нь хуучин сурагчид маань харьцангуй хөвшсөн шинүүд маань одоо хөвшөөд явж байна. Жишээлбэл хүүхэд болгоныг за энэ хичээлдээ нэгдүгээрт уйчиж байгаа, хоёрдугаарт ер нь амьдралд нь хэрэгтэй гэж байгаа. Ингээ хүүхэд болгон цэцэг тарьсан. Тэгээд энэ цэцгээ өөртөө услаад, арчлаад ингээ дадал болохоос гадна биологийн хичээл дээр бас дөнгө авдаг. Тэгэхээр ирээдүйд ч гэсэндээ одоо энэ ялангуяа бид нэр агаарын мөхөртөлтэй хотод амьдардаг хүмүүсийн хувьд ургамалтай зөв харьцаа сурчих юм бол бас хэрэгтэй гэдэг утгаараа юм байна. Тэг хүүхд толгой өөрийнхөө цэцгэн дээр ингээ хөрхөн нэрттэй. За төгсөгчдийн цэцэг яадаг вэ гэвэл 6 дугаар ангийн дөөнөрлөө өвлөгддөг байгаа. Эко одоо орчныг хэрхэн бүрдүүлэх тал дээр хүүхдүүдтэй нэг юм зөв дадал, зуршил, ойлголт өгсөний гавьяагаар хүүхдүүд маань одоо сургуульдаа төгсөхдөө сургуульдаа үлдээж байгаа бэлгэн хүртэл эко байгаль дэлтэй байгаа. Одоо сонирхолж хэлэх юм бол за тэр дээр ээж энэ талаар ингээд байж байгаа шууны үүрнүүдийг харж байгаа. За хашааны нөгөө талаар бас ингээд байж байгаа. За 20 орчим юм шууны үүрнүүд бол энэ байгаль орчин дээлтэй. Энд манай энэ хаваар улаан хошууд бас нэлээд их байдаг. Тэгээд төрөл төрлийн шууд маш их байдаг учраас өөрөө засах хай тухтай өвлжих орчныг бүрдүүлэх гэж ингэж гоё өөртөө будаад ингээ санж дансран багштай 2023 оны төгсөгчд маань энэхүү бэлгийг үлдээсэн. За зарим нэгэнд аягүй хөрхэн шувуу үргэлж гисэн байж байгаа. Харин 2024 оны төгсөгчд маань за бид бас нэлээд ярилцсны эцэст одоо
төгсөгчдийн төгөл байгуулах ийм ажлыг эхлүүлсэн. Тэгээ үүний эхлэл болоод ингээд гацуур моднуудыг бол ингээд тарьж эхэлсэн байж байгаа. За тэгээд моднууд нөх өөрсдөө бас хөөрхөн нэртэй. За тэгээд дүүнэртээ бас өглүүлж өгөөд дүүнэр нас нэг ээлжилж усалдаг ийм соёл тогтсон байгаа. Тэгээд энэ одоо жилийн 2025 оны төгсөгчид маань ч гэсэн одоо сургуулаа төгсөхдөө ямар нэгэн одоо эд зүйл, эд хөрөнгө гэхээс илүү байгальдаа ээлтэй, дээрэс нь өөрсдийнх нь дурсамж болоод яг юм гоё харуул хамгаалттай газар юм мод тариад үлдээн. Ер нь хүн төрсөн одоо хүн баш төрсний 3 одоо үйлийг заавал хийх ёстой дотор нөгөө мод тарих гэж яддаг штеп. Энтэйгээ уялдуулаад үдсэн ч гэсэн маш сонирхолтой ажил эхэлсэн. Ингээд удаан жаргалагчтай 2024 оны төгсөлтийнхний одоо эхлүүлсэн ингээд одоо төгсөгчдийн төгөл маань энэ 2025 онд гэрэлтэй багштай мөн 12 дугаар ангийнхнаар үргэлжлэн. Тэгээд явандаа ингээд эко кампус маань энэ хүү хотхон маань төгсөгчдийнхөө тарьсан модоор хүрээлүүлсэн ийм гоё сайхан зохицуулбар болно. Аж ахуйн албад болохоор харуул, галч, үйлчилгээний ажилд ордог. Энэ хүүхдүүдийг эрүүл цэвэр цэмцгэр орчинд байлгахын төлөө, халуун дулаан байлгахын төлөө бидгээд санаа нэгдээд ажилладаг. За манай сургуульд болохоор хүүхдийнхээ хоол хүнсэн дээр их анхаардаг байгаа. Яагаад гэвэл их байрлаж ажилладаг учраас, ажлын тав өдөр эндээ байждаг учраас хоол хүнсэн дээр нэг анхаардаг. Тийм болохоор хоол хүнсээ сард 2 удаа татдаг. Тэгээд эрүүл ахуй тал дээр бол шинжилгээний бичгээ бол татах бүртээ хүнсээ татах бүртээ авдаг. Гарал үүслийн бичиг, он сарын харах, хадгалалт, хамгаалалт, эрүүл ахуйн чиглэлийн бол бүгдийг үзэж харж ингэж авдаг. Хүүхдүүдийнхээ хоолн дээр бол онцгой анхаардаг. Өдөр болгоны хоолны дээжийг авч шинжилгээнд явуулдаг байгаа. Түүнээс гадна бас ундны усныхаа аюулгүй байдалд анхаарч сар болгон усаа шинжилгээнд өгч, шинжилүүлж, үргэлж ингэж хамтарч ажилладаг байгаа. Одоо манай 6 дугаар ангиас ахуулаад 11 настай гэсэн үг шүү дээ. Бүх хүүхдүүд маань шаардлагатай гэж үзвэл талархал, санал, гомдол бүх зүйлээ өргөдлөөр бичиж сурж байгаа. Тэгээ энэ нас ирээдүйдээ бас хүүхдүүдийн маань амьдралд нэлээд хэрэг болох бах. Зүгээр нэг гоншигнож аливаа зүйлийг шүүж одоо доромжлох биш, эсрэгээрээ асуудлыг олж хараад шийдвэрлэж чаддаг хүн болоход нь энэ жижиг алхмууд бас тус нэмрээ өгөх бах гэж найдаж байгаа. Bola, Senbeno, and welcome. My name is Chochimbongi. I'm from the beautiful island called Fiji. So my lesson here at Terrell's Boarding School, we focus mainly on the fitness and rugby. So I've been teaching here for almost 3 years, and yeah, that's all about myself. Yeah. Гэрээсээ хоол байж байгаа хүүхдүүдэд өлөөний минь бас ямар одоо зүйл тулгардаг вэ гэхлээр бас нэг стресстэй үе гэж байна. Тэгэхээр ингээд зарим тохиолдолд стресстэй байгаа тохиолдолд хүчил төрөгчийн цагаар гаргацдаг ч юм уу те алхуулах. За үүнээс гадна ингээд терапи хийгдэж гин гэж мэддэхгүйгээр терапи буюу сэтгэл засал хийдэг зүйл бол арт, дүрслэх урлаг. Зүгээр хичээл дээрээ ингээд зүгээр нэг сайхан зурж байгаа юм шиг хэрнээ хүүхэд маш сайн тайвшрал олж авдаг. За тэгээ энэ хичээлийг ордог багш маань манайдаас энэ жил 6 дахь жилдээ ажиллаж байгаа Санжаа гэдэг алдартай багш байгаа. Хүүхдүүд маш хайртай, маш илэгшиг дотн сэтгэлтэй юм багш байдаг. Тэгээд бүтээлүүдийн дээж нь энд бас байж байна. За ингээ боордог сургуульд ажиллахын нэг давуу тал нь одоо мэдээж 24 цагаар дээр нь бас нэг цэвэр агаарт бас хичээлийн хажуугаар хов хүний өөрийн хөгжил, өөрийн хүсэл мөрөөдөл, төлөвлөгөөгөө бас ингээд зэрэгцээд авч явах юм боломжтой. Тэгээ хотын одоо стресс, утаа, төгжрэлнээс хол тэгээ юм байгалийн юм эко орчныг амьдарч, ажиллаж хүүхдүүдтэйгээ хамт байна гэдэг бол их давуу талтай. Миний хувьд өөртөө бас их баяр хөөртэй байдаг байгаа. Тэгээ энэ хугацаанд одоо хүүхдүүдтэй бас жил бүр ингээ бүтээлийн үзэсгэлэн гаргаж байна. Хүүхдүүд маань бас олон урлагийн тэмцээнд санаачлахаараа оролцож бас олон байр шагналыг авдаа эзэллээ. Тэгээ мөн амьдарч байхдаа хүүхдүүдээсээ бас суралцах зүйл олон байна. Тэгээ дан багшаа зүгээс юм заах биш. Хүүхдүүд маань ч гэсэн сурсан мэдсэн зүйлээ багштайгаа хуваалцдаг. Тэрийг бас ингээ хүүхдүүдээсээ сурж байгаа юм шиг бас тэдэртэйгээ нээлттэй харилцснаар тэр хүүхдүүд маань ч гэсэн сурах сэтэл идэвхждэг. Бас тэр сурах орчин бас ингээ тэр бас сайн бүрдүүлж өгдөг тал нь бас их надад их таалагддаг. Сүүлийн үед одоо ингээ хичээлийн шинэ жил эхэлснээс хойш хүүхдүүдийнхээ сонирхлоор одоо нисэх загварын талаар нисэх загварын одоо онгоц нисгэх, угсрах одоо яг их бие өнөөдөр бол яг их буй дадавчны үед одоо угсралтын ажиллагаа дууссан.
маргааш ерөнхийдөө зөвлөгөөр өнгөлгөө цавны ажиллагаа яваад тэгээд тэргээ хурдхан нисгэж одоо хүүхдүүдтэйгээ хамтдаа тэр онгоц нисгэх тэр цаг мөчийг хүлээнгээ бас тэр зүйлдээ хамгийн сүүлд хийж бүтээсэн байна. Сургууль хоол зөвхөн сургуулийн ажил, багшийн ажил гэж бодохгүй. Эсвэргээр байнгын холбоотой байдаг, санаа тавьдаг, багшийг дэмждэг. За шүүмжлэлийг бол хамт олондоо бид нар бүр хурал хийж агаад ярьдаг, би ч гэсэн байр суурь илэрхийлэхтэй. Ухаалаг шүүмжлэл бол үнэгүй консалтингийн үйлчилгээ шүү гэж байгаа юм те. Бидний харахгүй байгаа зүйлийг хараад гарах арга замыг хилээд өгч байгаа юм консалтингийн үйлчилгээ гэж бүгдээрээ хүлээж авъя. Сонсоход хэцүү. Гэхдээ яг ингээд сэтгэл хөдлөлөө бариад эрүүл ухаанаар бодоод үзэх юмар шүүмжлэл дандаа зөвлөгөө өгдөг. Тэгэд яг ийм гоё эрүүл саруулаар олж хараад шүүмжилдэг, саналаа хэлдэг эцэгчүүд болон хүүхдүүдийн саналыг ч гэсэн бид нар маш их тусгадаг. Тэгээд чиний санал дээр тусгаад бид нар дараагийн үйлрэлдээ ийм өөрчлөлт хийсэн шүү. За энэ чамаг гомдоосон хүн дээр ийм арга хэмжээ авсан шүү. За таны ирүүлсэн имэйл бид нар ийм хариу өгч шүү гэдэг зүйлийг бол бид нар байнга эргүүлж бас мэдэгддэг. Тэгээ энэ сургуульд одоо хүүхдүүдэд өгсөний одоо маш их эдийн засгийн хувьд бол их хэмнэлттэй байгаа гэж би боддог. За миний баггүй энэ сургуульд анх байгууллагт нь элсэж ороод өнөөдөр 12 дугаар анги энэ жил төгснөө. Нийтдээ 6 жил бүтэн сурлаа. Анх 6 дугаар анги төгсөөд хүүгээ энэ сургуульд оруулсан. За энэ сургуульд оруулахад яг нь сургууль гэдэг бол нэлээд судалсан. Тэрнээс өмнө бол аав хоёр нь 2-3 сургууль амжигдсан байсан. За энэ сургуульд бол ер нь судлах явцад нэг номерын давуу тал нь бол эрүүл ухаанд эрүүл үе саруул ухаан орчин гэхээр эрүүл сайхан агаартай, за хүүхдүүд нь бие даасан байдалтай, хүүхдийн амьдрах болон сурах орчин одоо Евро стандарт, Дайжавар Америк стандартаар хийж бэлдсэн. За сурах орчин хамгийн таатай, за хөтөлбөрийн Кембрижийн хөтөлбөртэй. За ийм сайхан давуу талтай ухаан сонгож хүүхдээ сургасан. За миний хүү бол одоо энэ жил 12 дугаар анги төгсөж байна. Ер нь сургуулснаас хойш 1 жилийн дараагаас эхлээд бүрэн гүйцэд бол бие даасан. Ямар ч асуудал байхгүй. Зүрүүд багшаар ахад дуудулмаар борцог суу тараад өөрөө болгоноор ормоор өрөөгөө цэмбэл гэж өдөр болгон батулмаар өөрийнх нь хүшиг хэлж өмлөсөө зэмдүүлмээр Ирэмэнгээ тооцох хэмжихаа инрэл талархыг ирэмэн хоолыг мартуулдаг тоогоош хүндэлээ үргэлж бидрийг халамжилдаг ах их шинстэй ёслолээ бүхний цаа сурсан багш нарыгаа хүндэтгэл мөшөө Өдний ургаж тасмын чигүүлээ Өнөд хотын орныг зарах болж би Өгтөбөс ирээдэг дуухан үгүй Өөрийн хайлаа хатлан сэтгэлийг тань санаа Атрауч машинсан тайлж байна Авч минь санаа мартагаарай Эрдэм намаас асууч байна Min bilde Nannig nang harsan dilbij javurs min bile Nasıl torşnignen tuşuk javare nigine Nartnik çimlik javare Hayyomu hamid dilgere Andretin nubayın şu Atrajen uramen Atsın сасықтың хэті бағаратанар Аттағы чернас чен тоты шуды бүктудмін Әмшігі қайтын бүктуді We are TPS